За hi guys, энэ удаагийнхаа бичлэгээр Сөүл хотод идэж ууж болох юм юу вэ? Тэрний талаар бичлэг хийхэд бол бэлэн болсон байна. За ингээд бичлэглэг орохын өмнө лайк болон subscribe зарцгаарай. За ингээд бичлэглэг орцгоё. За Солонгос хоол бол монголчуудад маш ойрхон хоолоо. Бид нэр ер нь бараг өдөр тутмдаа Солонгосод иддэг те бодаа, халуун ногоо, сэнгэнсаал, живүүг, тагтуритаа гэдэг. За тэгэнгүүт Сөүл хотод бол маш олон ерөөсө тасархай хоолны газрууд байдаг. За нэгийг нь онцолж авахд бол хэцүү. Тэгэхээр ер нь бол бөөгнөрөд байдаг газруудыг нь шууд онцлоод явчихъя гэж бол бодлоо. За тэгэхээр эхний газар бол Гуанжан зах. За Гуанжан маркет гэж бол ер нь бол Google-с таарах хэрэгтэй. За Гуанжан зах дээр бол юу байдаг вэ гэх юм бол яг л одоо Солонгосын нөгөө нэг уламжлалт хоолнод бол байдаг. За өнөөдрийг хүртэл бол ер нь маш олон жуулчдод яг энэ Гуанжан зах дээр очдог. За энд очиод ер нь идэх хэрэгтэй зүйл гэх юм бол кембаб, кёхэ, биндэ гэдэг ийм хоолнуудыг бол идэж болно. За энэс гадна мэдээж маш олон танд бол сонголтууд бол байгаа гэсэн үг. За тэгэхээр яг нэг хоолны газрыг нь бол онцлоогүй. Яг энэ зах дээр очиход бол та бол ерөөсөө сонголтоороо аль газар нь танд гоё харагдчихээн. За тэгээд тийш ороод юм ачид болно гэсэн үг. За хүмүүсийн хөл хөдөлгөөн бол ерөөсөө тасардаггүй. За тэгээд хоол хийж байгаа процесс, за түүнийх нь хийж байгаа үед нь зураг авах хвшлиг хийх, за тэгээд харах ер нь юу хийгээд байна гэдгийг үзэж сонирхоход бол маш тохиромжтой тийм газар бол байгаа гэсэн. За дараагийнх нь болохоор Мяндун стрит фуд буюу гунжны бол за Мяндун гэдэг газар бол очих хэрэгтэй гэсэн. За энэ газар бол ер нь бүхэл төрлийн одоо гудамжны хоол бол байгаа. За яг дундуур нь яваад ерөөсөө энэ тентний майхан одоо тийм газарлууд ороод идээл сүүж уугаад явах боломжтой гэсэн. За мэдээж энэ газар нөгөө нэг ихэвчлэн нөгөө нэг гэрэлтэж юмнуудаа хийдэг. За тэнд бол янз бүрийн далайн гаралтай амттигч гэрэлтэн, за бид нартай адилхан хүрээнүү гахаанууд хэднийг ч бас гэрэлтэн. За түүнээс гадна нөгөө нэг стрит фуд учраас нөгөө явж байгаад ингээд суугаад солонгосын кинонууд дэр ингээд суугаад сууж уугаад идэв шүү дээ. Ер нь бол яг тийм газрыг төсөөлж очихд бол болно гэсэн. Тэгэхээр ялангуяа орой очих юм бол ер нь бол их зүгээр шүү гэсэн үг байна. За гурав дахь газар нь бол Тонин зах. За энэ зах нь бол юугаараа өмцөх юм бол нэлийн одоо юу гэдэг хуучны үеийнх нь их юм нэлийн урт настай тийм газар гэж хэлж болно. За тэгээд нэг дор бол олон төрлийн хоолыг бол багаар одоо амсаж үзэх боломжтой тийм газар байгаа. Тэгэхээр нэг газар та олон зүйлийг идэж үзэхийг хүсэлтэй байх юм бол энэ газар руу явход бол их зүгээр. За түүнээс гадна бол төлбөр мөнгөний хувьд бол өмнөх газартай харьцуулбал харьцангуй харьцангуй бага болоод ирдгээр бол нэлээд бол алдартай байдаг. За тэгээд энэ газар нөгөө нэг олон зүйлийг нэг дор амсч үзэж байгаа нас нэлээд том давуу талыг анзаарч байгаа. Энэ бол нэг халбтал баг нөгөө нэг чихлүүрээр зоогоол нэг амсаад явчих болдог. Ер нь тиймэрхүү газараа гэж ойлгож болно гэсэн. За дөрөв дахь газрын хувьд бол Монгвон зах. За энэ газрын хувьд бол нэлээд тийм жуулчин бол арай бага илүү солонгос хүмүүс нь өөрсдөө бол юм байж идэг. За тэр талаасаа гэх юм ер нь солонгос хоолны амтыг илүү сайн гаргаж өгдөг газрыг гэж ойлгож болно. За өмнөх газруудтай харьцуулахад нөгөө жуулчд бага байна гэдэг чинь яг солонгос хүмүүстэй зөвлөж хоол хийж байгаа гэсэн. За өмнөх газар нь бол бас жуулчдад илүү тааруулж хоол хийж өгч байгаа гэсэн. За тэрүүгээр бол нэлээ ялгаатай. За дээрэс нь бол ер нь бол шарсан болон одоо юм чихэрлэг амттай хоолнууд бол маш их байдаг. За түүнээс гадна зөвхөн солонгосын одоо снэк буюу нөгөө нэг биднийхээр бол одоо нөгөө нэг самар мамар ч юм уу ойр суурин идэх чипс, чихэр, шоколад ч юм уу те. Энд бол яг юм солонгос төрлийн тийм одоо ойр суурин идэх юм жижиг сайжиг зүйлүүд бас их байдгаар бол нэлээд бол алдартай газар байгаа. Мон зах гэдэг нэртэй газар байна. За тав дахь газар буюу сүүлийн газрын хувьд бол Норянжин захсны зах. За монгол хүмүүс за би бол хувьд бол далайн хоолнд бол нэг дуртай бол биш. Би бас монголчуудыг нэг дуртай биш гэж боддог. За гэхдээ миний бичлэгийг үзэж байгаа хүмүүс донд далайн хоолыг нэлээд сонирхдог. Ер нь их гоё санагддаг хүмүүс байх юм бол хэрвээ та Сөүл хотод явж байгаа бол энэ Норянжин захсны зах руу очих хэрэгтэй гэсэн. За энд бол ерөөсөө далаагаас гарч ирэх юу л вэ? Бүгднийг гаргаж аваад шууд худалдаалдаг зах. За дээрээс нь нөгөөрнөөс хоол хийгээд зарж идэг хоолны газар бол маш их байдаг гэсэн. За тэгэхээр ер нь ерөөс ингэж нэг ойлгох хэрэгтэй л те. Далайн хоолны дуртай хүний хувьд бол диважил гэсэн үг. За бүх загас, хавч, наймайлч, эсвэл сам орхоо ч юм уу те. Эдгээр маань болохоор бүгдээрээ шинээрээ дөнгөж далаагаас гараад ирсэн байж байгаа шууд шарагдаал, чанагдаал тэгээл ерөөсө таван дээр танд хүрдэг гэсэн. За тэгэхээр хэрвээ та далайн хоолны дуртай бол ийшээ очиж үзэх хэрэгтэй. Бүх зүйл нь фреш, маш сонирхолтой. За дээрээс нь янз бүрийн гоё бичлэг хийх, зураг авахд бас нэлээ гоё газар бол байж таарах нэ. За ингээд Сөүлийн ер нь хамгийн алдартай миний хувьд ер нь хамгийн гоё байсан гэж хэлэх 5 газрыг бол ер нь онцлоо. За яг 5
хоолны газрыг онцгоос илүүтэйгээр 5 локейшнийг бол онцлоо. Та энэ 5 локейшнд очсон байхад бол юуцэн хоосон гарна гэж байхгүй. Ямар нэгэн байдлаар юм олд идэх нь бол тодорхой. Маш олон сонголтууд таныг хүлээж авах болно. За ингээд энэ удаагийн бичлэг маань дуусж байна. Лайк болон subscribe бандарцгаарай. За bye guys.